Хүн гэх бодгол биеийг хэдий мянган бэрэг түүжэлэн байж олж хаад хийхгүй зүйлийг үйлдсээр хүн шиг дүртэй адгуулснаас долоон дор амьдан болгон ч цөөнгүй. Хүн шиг дүртэй бурхандаг шинжтэй буянтан болгон ч олон та. Адаж өтгөр алевсвэл бурханлаг болж аж төрхтэн аав ээжээс заяасан алдхан биен ариглан гамнах үе, нэгүүлсэн энэрх үе, эсвэл хорсон зэвүүцэж хонзогнон өшөөрөхөөс их ундрахтай. Алдан душаал алдар нэр алд эрднэс хоолзгслэнгийн өмнө амаргаан голж үл хайрлан өөрөн эцэст нь хинжиж болно. Атаж өтөө архуу зангаасан болж арих дарсанд халам цуурж андын хөрлөн тамд барьцаалж андынхан алтан амьд хүрдгэнч би. Авэтэл хам болох гэж алив сайхнаа нэцааж хэсэгхэн зургийн шунлаас болж хүний ёсыг уландан гэж хинж би. Айдаа тэгэд хүн таны багтавч нь ханав. Тусыг мэдэхгүй хүнтэй урд замд бүү яв. Таарвал минь тустай яв. Томрвол дуаас хормөд дүүли яв. Хан хүртэлж ихтэй орчлонд хамаг бүхэн аажмаар сонстон. Хад уул мэт байрын сүндрэл хожим цаг хугацааны машин давхаад лэрнэ гэдэгтэй жим нэг байдагсан бол. Хайрлаж чадахгүй хүн шугойд нуугдсан зээрийн янзах шиг ганцаардмал хайрлаж яваа хүн халуунд ихэрхэн сүдэрт ундж буй нялх унах шиг ингэри. Хожиман тэгээд хайрласан дурсамж өвөртөлж хайрлагтаагүй харуулсан тээж алгадаг жамаас чам. Шунал дажаалдан авцсан хүн та юу хожив? Шугам шиг хэмдэгдэх зэрэг зэндаа гэж танд юу авчирв? Шулуудсан урам зориг эдгэлч нь хаана гээгдэв? Шуудун догдсон ус шиг шингээд алга болоо юу та. Насаг эзлэгийн цаг додрон нэг уудлах цаг дор авдрны яролд хадгалсан чихэр шиг даагдахгүй хатуухан болж алтнаас үнтэй амьдралын сургаал толгой дотор бодогдовч аль хэдийн оройцсон санах үе дор зэрэг зэнда шунал хүсэл дачаал гэдэг зарааны үс шиг өөрийг нь хатгаж байсныг зам шиг олоон салаа бодолд төөрүүлж орхисныг захгүй их талайд омбон живүүлснийг ухаарах үе дор хүн та оройцсон байдаг. Ээдийн орчлонд хүн таныг эрхэм дээд хүн бай гэж ээж тань сургаагүй билүү? Эцэг тань захиагүй билүү гэж. Зогоосон бат сайхны лам норчмаа.